Улсын хурлын даргын инфолдод өнөөдөр Улсын хурлын гишүүн сангийн сайд улаан гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд өргөн барьсан юм а. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр заагдсан бүтээн байгуулалт барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардлагатаас гадна тэдгээрийн дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт тохируулах, угсралтын болон суйрлуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. За мөн жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлж байгаа тоног төхөөрөмж сэлбэх хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй байгааг төсөл санаачлагч тайлбарлав. За дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд хуваарийн дагуу хүлээлгэн өгөх техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зарлалын 15.5% хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинжилэлд дэвшил гарч өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Улсын хурлын гишүүн сангийн сайд улаан Улсын хурлын даргад танилцуулсан юм а. За мөн өнөөдөр засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Улсын хурлын тогтоолын төслийг Улсын хурлын даргад өргөн мэдүүллээ.